Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлц өгөх ГБТ Трейдинг компани газар шим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх болон Улсын хурлын гишүүн, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга боловсролчулан, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд мэд сайхан тэргүүтэй албаны хүмүүс, салбартаа тэргүүлэгч газар шим үйлдвэрийн үйлдвэрлэл үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ГБТ Трейдинг компани ерөнхий захирал Гамбат үйлдвэрийн үйл ажиллагаа болон Монголын хүнсний ногоо боловсруулах салбарын өнөөгийн байдал, тулгамдж буй асуудлууд, өргөс тэмхийн эрт ургац авах болон ургацын хэмжээг нэмэгдүүлэх төслийн талаар танилцуулж, мөн ногоочдтой хэрхэн хамтарч ажиллаж байгаа болон цаашдаа илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах боломж байгаа талаар ярилцлаа. Газар шим үйлдвэр нь 1999 онд байгуулагдсан хадгалах хугацааг уртасгах зорилттой хүнсний нэмэлт хэрэгэлдэггүй Монголын анхны даршилсан ногоо үйлдвэрлэгч компани юм. 2018 онд цагт 3,000-аас 6,000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийн цогцлборыг ашиглалтанд оруулсан. Мөн салбартаа анхдагч ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо, ISO 22000 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, GMP үйлдвэрийн зохистой дадал нэвтрүүлсэн. Газар шим үйлдвэрийн артишок ундаан 2020 онд органик газар тариалангийн үйлдвэрлэл болж баталгаажсан бөгөөд 100% органик хүнс юм. Монгол Улсын ерөнхийлөгч айлчлалын үеэр үйлдвэрийн болон салбарын тулгамдж буй асуудлуудтай цаг гаргаж, нухацтай танилцсан, боломжтой бүх талаараа дэмжиж ажиллахаа илэрхийллээ.